Ийм Монголын системээр улсын хурл таныг сонсч байна. Нээлттэй парламент зэснэж тодорхой хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 300 орчим удаа санал хүсэлт шүүмжлэл ирсэн байна. За хамгийн олон давтагдсан саналуудаас та бүхэнд бас ингээд ангилаад гаргаснаа бас танилцуулж бодож байна. Нэг үчлэн танилцсан. За эндээс ингээд харж байхад орон сууцны залилангийн асуудал иргэдэд маш олон иргэн гомдол гаргасан байна. Гадаа дотоодод цаг наргүй ажилладаг, банкнаас болон хувь хүмүүс зээл авдаг, арайч орон сууцтай олон гэж орон сууцтай захиалга өгдөг. Гэтэл барилгын компаниуд орон сууцтай захиалга өөрчлөлтийн төлбөр мөнгийг нь авчиад үндсэндээ асуудлыг шийдэхгүй, хэдэн жилээр байранд орж чадахгүй, айлын байр дамждаг, түрээсэлдэг, хашаа байшинд амьдардаг. Үүнээс болж амьдрал нь маш хүнд байдалд орсон. Үүнээс болж гэр бүл салд сарних аргаа орохтой амиа орлоо хийсэн ч тийм саналууд ирсэн байна. Тийм болохоор орон сууцны залилангийн асуудалд онцгой анхаарах ёстой. Энэ хавар улсын хурл орон сууцны залилангийн асуудлуудаас хэлэлцүүлэг хийсэн, байнга ороод иргэдийн санал сонссон. Замун улсын хурлын гишүүд бас нэр бүхий гишүүд улсын хурлд орон сууцны залилан таслан зогсох хуулийн төс санаач өргөн барьсан. Засгийн газраас орон сууцны залилангийн асуудлаас онцгой анхаарч ажиллаж байгаа. Энэ орон сууцны залилан иж бүрэн цогцоор шийдэх, дахиж юм залилангийн асуудал үүсэхгүй байх. Энэ эрх зүйн орчныг энэ орны чуулганаар шийднэ гэдэг бас хэрэгтэй хэлээ. За хоёрдугаар зээлийн мэдээллийн сангийн асуудал хэрж байна. Зээлээ төлсөн бол хар жагсаалтаас гаргадаг болох хурдан шуурхай. Дараагийн зээл авах боломжийг бий болгодог болох. Иймэрхүү бас уян хатан нөхцөл бий болохгүй бол нэг л зээл аваад төлж чаддаг хугацааг хар жагсаалтанд орсон бол бүтэн 6 жилээр зээл авах эрхийг хязгаарлуулж байгаа нь илүү хүнд сурталтай илүү хөшүүн байна. Иргэдэг илүү хохироож байна. Тийм болохоор бас Монгол банкны удирдлагуудыг ойрын үед дуудаж энэ зээлийн мэдээллийн хар жагсаалтыг илүү иргэдийн амьдралд нийцсэн уян хатан болох тал дээр тодорхой санал санаач гаргаж чиглэл шийдэл гаргана гэж дуудаж байна. За дараагийн асуудал бол хуулийн хэрэгжилттэй холбоотой. Цахилгаан дугуй, мопед, скутер, суран унж байгаа хүүхдүүдийг бид бас хязгаарлаж хорьсон байж байгаа. Энэ хууль нь 7 сараас хэрэгжиж эхэлсэн. Харамсалтай нь хууль амьдралд хэрэгжихгүй байна. Баталсан хууль хэрэгжихгүй байж тарахгүй. Тийм болохоор хууль хэрэгжих орчин нөхцөлийг бүрдүүлж энэ хүүхэд багчууд бас аваар осолд орох, эрүүл мэнд амь наснаас хохирох, урьдчилан сэргийлж энэ хууль их хурл баталсан. Энэ баталсан хуулийг хэрэгжүүлэх талаас онцгой анхаарах ёстой. Цаашлаад явах юм бол энэ автомашины татварын асуудал яригдсан байна, зөрчлийн хуулийн асуудал яригдсан байна. Нийгмийн даатгалын хууль, тэтгэврийн асуудал яригдсан байна. Зам удаас боловсролын хуультай холбоотой асуудал, тамхины хуультай холбоотой асуудал олон асуудал яригдсан байна. Ийм байдлаар улсын хурл таныг сонсож байна. Энэ зэс маань нээлттэй парламентда зэс маань амжилттай ажиллаж өнгөрсөн хугацаанд иргэдэд санал ирсэн байна. Санал ирүүлсэн иргэдэд баярлалаа. Цаашдаа та бүхэн бидэнд байнга ийм Монголын системээр дамжуулж, нээлттэй парламент зэсээр дамжуулж бидэнд санал хүсэлтээ илгээж байгаарай. Бид нэг үрчлэн та бүхэнд хариух болно. Асуудал болгон шийдэхин талаар анхаарч ажиллах болно. Та бүхнийг улсын хурл сонсож байна. Нээлттэй парламент зэсэн зочлоороо санал хүсэлтээ илгээгээрэй. Тэрээсээ гар утаснасаа ийм Монголын системээр дамжиж нээлттэй парламент зочилж улсын хурлд санал хүсэлтээ илгээж улсын хурлын үйл ажиллагаанд иргэн та бүхэн оролцоороо. Иргэдийн хяналт улсын хурлд хэрэгтэй байгаа.